тайвшир. Жогон жолоо тайвшир. Жогон жолоо тэр anxiety, тэр хэцүү overthink бодлуудаа зүгээр л хэсэг хайчих. Магадгүй тэр хэцүү бодлоодоо салахын тулд чи зүгээр л өдөржингөөр ил ухаад хөгжлөө бичлэгүүд хараад тэр зүйлээ бодохгүй, бодлоосоо сухтааж исэн ч болно зүгээр. Гэхдээ зүгээр л жогон тайвшир. Зүгээр л өөрийгөө тайван байлгаад хэсэг юуч бодохгүй зүгээр л бүх зүйлийг мэдрэх гээд оролдоод үз. Магадгүй чи орноосоо босч чадахгүй байгаа. Магадгүй чи орноосоо босхийг хүсэхгүй байгаа. Чи нэг орон чи магадгүй заваа байж болно. Гэхдээ зүгээр тэгээд хөвтчил байг. Зүгээр л хэсэгч болов тэгээд хөвтчих. Хэсэгч болов өөрийгөө тайван байлгачих. Одоо хэсэг жоохон тайван байчих. Хизээ нэг өдөр ихтэй би чамайг босч ирнэ гэдгийг мэдж байгаа. Би чамайг хизээ нэг өдөр чи босч ирээд замраагүй гэр орноо зэгслээ, замраагүй байгаа бодлоо үрдцэгслээ чи бүх зүйлийг буцаад хэмдэнд оруулах гэж хичээнэ гэдгийг би мэдж байгаа. Бүх зүйлийг эргээд засахыг хичээнэ гэдгийг би мэдж байгаа. Тийм учраас зүгээр л өөрийгөө хэсэгч болов тайван байлгах. Бүх зүйл яаж иж байгаа л болно. Бүх зүйл яаж иж байгаа л ёс журмынхан давуу зүгээр л аргаа болно. Бүх зүйл ингээл болох ёстой зүйл болж байгаа учраас л энэ бүх зүйл тохиолдож байгаа. Хизээ яг чи ингээд надад энэ үнэхээр хэцүү байна. Би үнэхээр энэ талаар бодмооргүй байна. Би ирээдүйг зөксүүлж чадахгүй байна. Би үнэхээр ингээд алга болчмоор байна. Би энэ зүйлийг давчдахгүй байхаа гэж мэдэрчээсэн үуч нэг хамгийн сүлд хизээ бай. Одоо тэгээд тэр бүгдийг хараад үзэнгууд бүгдээрээ л яаж иж байгаа шийдэгдсэн. Бүгдээрээ л нэг зам руугаа ороод бүгдээрээ л болох ёстой зүйл нь болдгоороо болоод дуусчихсан. Одоо ч гэсэндээ яг адилхан. Одоо ч гэсэндээ хэцүү байж болно. Одоо ч гэсэндээ асар их зүйл бодоо санаа зовж болно. Гэхдээ тэр зүйл чинь ч гэсэндээ хизээ нэг өдөр шийдэгдэнэ. Яаж иж байгаа л бүх зүйл хэвэндээ орно. Би айгүй их тэгж боддог байсан. Яагаад энэ зүйл надад тохиолдож байгаа юм бэ? Яагаад иймэрхүү зүйлс надад болж байгаа юм бэ? Яагаад заавал би гэж? Яагаад заавал надад тохиолдох ёстой юм бэ? Яагаад ингээд өөр хүмүүс биш надад юм бэ? Дандаа л надад ямар нэгэн асуудал байгаа юм уу? Надад ямар нэгэн учир байгаа юм уу гэж би боддог байсан ч гэсэндээ эргээд харах нэ зүгээр л болох ёстой зүйл болсон. Тэм учраас магадгүй тэр зүйл чамд сургамж өгөх төлөө, магадгүй тэр зүйл чамайг ухаарлахын төлөө, эсвэл чамайг илүү хурцлахын төлөө олон байдлаараа тэр зүйл тохиолдох ёстой болоод л магадгүй тохиолдсон. Тэм учраас л би тэр бүх зүйлтэй нүүр тулж байгаа. Тэр зүйл дуусны дараа надад заавалчгүй нэг зүйлийг би тэрнээс ойлгосон байдаг. Заавалчгүй нэг зүйлийг ухаарж, нэг зүйлийг ойлгож, тэрнээсээ суралцсан байдаг. Тэр зүгээр л болох ёстой зүйл болсон байх. Тиймэрхүү зүйл босон болоод л би үдид ингээд арай туршлагатай, арай илүү юмыг ойлгодог, арай илүү юмыг ялгаж салгадаг болсон байх. Тэгээ нэг удаа би өглөөрт босоод ажилдаа явах байсан. Тэгсэн чинь би сэрүүлгэндээ сэрч чадаагүй би 2 цаг илүү унтаад хоцорсон. Тэгээ би сэрээд амар сандраад амар ингээд хоцроод ингэчлээ, баларлаа гэж амар бодож байсан. Гэтэ зүгээр л миний тухайн үед боддог бодол юу гэхээр би угаасаа нэгэнд хоцорчихсон. Угаасаа энд бүх зүйл болчихсон. Би өөрөө юу ч хийж чадахгүй. Миний хийж чадах зүйл бол тэнд яаж илүү хурдан хамгийн санаараа хамгийн хурднаараа тэнд очих вэ? Тэрнээс биш би цаг хугацааг өдөртөж ухрааж чадахгүй учраас би 2 цагийн өмнө рүү шилжээд дахиад босоод явчих чадахгүй учраас зүгээр л би угаасаа хоцорсон. Би өнөөдөр зүгээр л хоцрох ёстой байсан юм байна. Магадгүй би хоцорсон ямар нэгэн шалтгаантай байх. Магадгүй би яг бусдаг цагтаа босоод би зүгээр явж исэн бол магадгүй ямар нэгэн сонин зүйл тохиолдох байсан ч юм уу. Ямар нэгэн зүйл болох ёстой байсан баг. Тийм болохоор би зүгээр л яг л бүх зүйл болдгийнхын дагуу яг л 2 цаг илүү унтаад би босоод ингэж явж байгаа. Магадгүй би тэр өдөр заавалчгүй хоцрох ёстой байсан баг. Угаасаа би өөр юу ч хийж чадахгүй учраас би угаасаа л миний өнөөдөр ингэж эхлэх ёстой байсан байна. Би яг л ийм замаар явах байсан байна. Би яг л явах замаараа явж байгаа юм байна гэж би бодоол. Би тэгвэл хамгийн хурднаараа тийшээ ингээд очихыг бодъё гэж босоо шууд явдаг. Тэгэхээр зүгээр л амьдралд ингээд бидэд айгүй их зүйл бодоод өөрсдөө стресс төлдөг ч гэсэндээ заримдаа зүгээр л болох ёстой зүйл болчдөг. Бид нар ийм бодолтой, бодлого сөрөгч вэ, эрэгч вэ? Зүгээр л тэр зүйл тохиолдох ёстой байсан болол тохиолдсон. Тэгэхээр зүгээр л өөрийгөө тайван байлга, зүгээр хэсэгч болов, өөрийгөө амраа. Зүгээр л угаасаа л нэг талдаа шийдвэр нь гарах нь ойлгомжтой л юм чинь яагаад одоо ингэж зовоод байх хэрэгтэй гэж, яагаад өөрийнхөө бодлороо өөрийгөө алах ёстой гэж. Зүгээр л юу болохыг харъя, тэр нь л зүгээр бэлтгэлтэй бай. Тэгэл тэр зүйлүүдэд нүүр тулаад амьдрая. Тэгэхээр зүгээр л тайвшир, хэсэгч болов тайван байгаарай.